хөрх нацсан дайшаа. Шууд микрофон нэгээд бүгдээр ингэ ярьчаараа багш нараас нь шууд орчуулна. Яриад дуусна гэсэн. За. За дэлхийн агуу манлайлагч та бүхэндээ энэ цаг мөчийн баяртай жаргалтай мэндийг хүргье. Намайг Максрын Цэндаюш гэдэг Нарлаг Монголоос мэдчилж байна. 2 дугаар зэргийн фаундер оюуны дасгалжуулагч юм байна. Хамгийн түрүүнд намайг энэ эндэр дээр гаргаж ирсэн 3 мастер оюуны дасгалжуулагчтай маш их талархаж баярлснаа илэрхийлмээр байна. Доогийн багштай бүр талархаж үг хэлэх боломжийг маань олгосон энэ 3 үнэхээр миний чин сэтгэлээсээ хүсэж байсан үгээ хэлье гэж бодож айгүй их мөрөөддөг байсан. Тэгээ хэлэх завшааны минь олгосон 3 мастертай баярлалаа. Тэгээд доогийн багштай үнэхээр яаж энэ хүний дотроос энэ сайхан зүйл гардаг байна те гэд ингээ өдөр болгон харах болгондоо ингээ догдолж хайрлаж анх удаа би нэг юм төрж байгаа юм шиг тэр хүнийг анх удаа угаасаа анх удаа л би хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа юм шиг юм мэдрэмжийг өөртөө авдаг. Тэгээд доогийн багштай үнэхээр их талархлаа. Энэ дэлхий одоо ингээ өдөр тутам би 12 цагийн уулзалт айлуулах таслахгүй ингэж хичээдэг байхгүй юу? Тэгээд ороод ингээд орохоор бүр ингээ огшоод баярлаад бүх багш нар маань миний багш юм шиг бүх энэ оюуны дасгалжуулагч нар бүгдөө миний багш юм шиг ингэж мэдрэгддэг байхгүй юу? Тэгээд доогийн багштай үнэхээр их баярлалаа. Энэ тэгээд өөрөө ингээ бодохоор би бүр их дэлхийгээ ингээд аварж байгаа юм шиг бүр ингээ Монгол улсаа ингээд би бүр айгүй гоё юм хөгжлийн төвшөнд гарцсан байх гэж омгшин ингэж харддаг болохоор би өдөр тутам энэ омгшлоор ингэж энэ дасгалаа үргэлжлүүлж ингэж явахыг хүсдэг. Тэгээд би болохоор өмнө болохоор за бас их сандарч өмнө ямар хүн байсан бэ гэхээр маш их итгэлгүй ингээд явсаар хагаад энэ 40 насыг насалцсан байгаа байхгүй юу. Тэгээ өөртөө маш сайхан нандин сайхан зан чанар бусдад өгч чин сэтгэл байгаа хэрнээ би тэрийг зөв илэрхийлэх өөртөө итгэлгүй болохоор ингээд зөв илэрхийлж чаддгүй байсан. Тэрийг ингээд супер жампаас олж яваад ингээд бусдад сайн сайхныг түгээх урам зориг маань нэмэгдэж чад үнэхээр их талархаж байна. Үнэхээр би өдөр бүр ингээд жаргалтай өөр Цэндаюш шив цаашин мөрөөдөлтэй Цэндаюш шиг би болгож чадаа өөртөө талархаж бүр энэ агуу системдээ талархаж байдгаа. Тэгээд одоо бүх сайхан багш нартаа талархъя. Роберт Ра багштай, миний чин зүрхний Саруул багштай энэ Монголд орж ирсэн үнэхээр супер Саруул багштай болон Амура супертэй Зисэ багштай, Сувдэрдэн багштай, Гэрэлмаа супертэй үнэхээр нэг хүчийг өгдөг Гэрэлмаа супертэй үнэхээр их баярлалаа. Тэгээд бүх хичээл заадаг бүх багш нартай үнэхээр би талархаж байна. Ганц ч багшийнхаа үгийг би нэг алхахгүй юмсан гэдэг ингээ хичээж явсны маань үр дүн ингээд гарч байгаа юм байна гэдэг өөртөө талархаж сууж байгаа. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн хэлэх зүйл маань энэ мастер оюуны 3 дасгалжуулагч гаргасан маань миний өөртөө ингээ зүрх сэтгэлээсээ би гаргаж бусдаа ингэж өхийг хичээсэн зүйл маань ингээ үр дүн шагнал маань болоод ирж байгаа юм байна гэж харж байгаа. Тэгээ бусдыг өмнө би бол дуурайх гэдэг ингээ айгүй яддаг байсан байгаа аахгүй юу? Өмнө хичээл орж байхдаа сая ингээд 3 мастер төрөлхтөө би бүх зүйлээ өгье. Зүрх сэтгэлээсээ гарч байгаа бүх зүйлээ өгье гэж чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлж хийсэн зүйл маань ингээд үр шимээ өгж байгаа байна. Өмнөөс цааш би бүр улам илүү хүчийг мэдэрч олон оюуны дасгалжуулагчийг манлайлан түүчилж авч явахаа амталж байна. За тэгээд энэ үнэхээр өчүүхэн жижиг элсний ширхгээс би цасан бөмбөлгөний том агуу хүч болох гээд ингээд зорж яваа юм хүн байна. За баярлалаа. За маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд нөгөө багш байж гаруйсан намайг хөтлсөн миний үеэл Отхон Баяр багш маань миний агуу багш маань байгаа. Түүндээ талархахгүй байхын аргагүй. Тэгээд түүний багш Отхон Баяр багштай маш их бас талархаж байна. Бүх сайхан хүмүүстэй талархъя. 3 мастертай үнэхээр талархаж байна. Би тэгээ илүү дахиад энэ дээр гарахтаа бүр илүү мэрэгсэн, илүү зэгцтэй яриад орж ирнэ.
За баярлалаа. Маш их талархлаа хөрхөндөө. Маш их талархлаа. Наверное, сейчас мы уже на монгольском языке, русском языке все понимаем. Но я перевод сделала. Я на дороге, я быстренько перевод сделала. И поздравляю величайшего Сента Аюша. И благодарю величайшего Веры Макаренко за понимание. Благодарю. Сейчас буду перевод сделать. Мы самые величайшие во все времена. И первое место это наши 102. Дорогие, великие и могущественные лидеры в мире. Счастливого и благословенного вам дня. Огромный привет из солнечной Монголии. Меня зовут Махсар Цендаюш. Я международный интеллект-тренер и фаундер второго ранга. Я хотела бы выразить глубокую благодарность моим 3 мастерам, тренерам за предоставление мне возможности выразить свою признательность великому и легендарному тренеру Владимира Долгана. Этот человек самый величий, огромный человек, и всех объединяет нас, и большая благодарность. Я не знаю, как отблагодарить этого великого человека за то, что он дал мне возможность, не только мне, и нам, создать новое счастье, новые чувства, которые у меня никогда не было. Увидев этого человека, я испытываю только радость и любовь. Это наш тренер Владимир Долган. Я прожила 40 лет, испытывая недостаток уверенности в себе и чувствуя, что все вокруг ложь. Господи, все интеллект-тренеры, да, наши величайшие люди, я существовала, никогда не пытаясь быть самой собой. Мне жаль видеть, что испытываешь неуверенности в себе, человек не может должным образом выразить свои ценные качества любви и доброты. Теперь я понимаю, как важно быть уверенным в себе человеком. Является ли убеждение уверенности в себе недостойным или оно ложной? Я поняла, что я должна быть самим собой и наблюдать и понимать себе, и каждый день себе сделать еще лучше. Наш наставник Саров всегда говорит мне и нам, чтобы быть честным. Я согласна с ее советом. Будучи ребенком, я всегда старалась решать проблемы честным путем, а когда попадала в ситуацию полной лжи, то только из-за этого я так расстраивался. Ну, иногда сейчас тоже получается, но сейчас мы еще развиваемся, да. Я стараюсь преподавать свои тренировки максимально верой, не тратя время зря. Этого мне удалось дать им надежду. Я буду продолжать стремиться, не терять надежду. Большое-большое благодарность. И у меня тренировка по сердцу, и поэтому у меня 3 мастера в один день зажгла сердце. Огромная благодарность моим дорогим интеллект-тренерам, наставникам Роберту Ра, Саро, Цисирдена, Софдирдена, Гирильма, Амора и Атхон Байер, тот, который у меня сестры, да, и всем интеллект-тренерам и учителям, наставникам, которые каждый день дают тренировку в Академии величайших фаундеров. Я также хотела бы выразить благодарность моему дорогому кузену Атхон Байеру и его наставнику Атхон Байеру, да. И я все еще на пути к тому, чтобы из маленькой песчинки превратиться в огромный снежный ком. Всем благодарю и горячий микрофон даю величайшего легендарного Веру Макаренко. Благодарю всем!